Далайн дээрэмчдийн хатан хаан Грейс Омейл. Грейс Омейл нь 1530-аад оны үед төрсөн гэх эцэг нь нас бармагц Грейсийн баг дүү болох Адольф нь гэр бүлийн ахлагч болох ёстой атал эгч нь эрс эсэргүүцэж тэд тулалдснаар дүү нь алуулсан байна. Грейс удмынхаа цайзыг бэхлэн зассны дараа талийг цэцгийх ажлыг шууд үргэлжлүүлв. Тэрээр холгүйхэн явж байсан худалдааны хөлөг онгоцыг харамгацсан. Юу ч хийхээс боцохгүй дээрэмчтэйг цуглуулan жижиг завнуудад суулган усан онгоцыг бүслэн авч шууд довтолжээ. Дайрах үед Грейс үргэлж хамгийн түрүүнд толгойлон явдаг байлаа. Урт үсэн сексийн намирсан түүний өндөр биеийг харсан усан онгоцныхан айн сүрддэг байжээ. Олзаа булаан авч өөрийн хөлөг онгоцон дээр зөөсний дараа дээрэмдсэн хөлөг онгоц болон багийн гишүүдийг бүгдийг нь далайн ёроол руу илгээж орхидог заншилтай нэгэн байжээ. Тэдний омгийн ахлагчид Грейс Омейлийг Офрагерти хэмээх Ирландын өөр омгийн ахлагч Донне Инконтлид эхнэр болгон өгчээ. Ирландчуудын дунд тэдний омгийнх нь нэр хүнд муутай байжээ. Тэдний тухай хамгийн харгас гэрцгийн хүмүүс бөгөөд нутаг нэгтнүүдээ харгислан хядаж дээрэмддэг хэмээн бичиж байжээ. Грейсийн нэр нөхөрч гисэн алдартай дээрэмчин төдийгүй юугч хэнд ч хамаагүй худалдан арилждаг. Өөрийн омгийн нэр хүндийг ч гэсэн өндөр төрхийг эрхэмлдэг нэгэн аж. Нэгэн удаа худалдааны хөлөг онгоц руу хийсэн дайралтын үеэр алуулсан байна. Түүний гэрээслэл ёсоор омгийн бүх удирдлага болон айрам, усан флот нь залуу бэлэвсэн эхнэрийнх нь мэдлэлт инхүү ирэв. Грейс Омейл нь бүтэн 40 жилийн турш энэхүү албыг хассан гайхал төрүүлэм. Энэхүү эмэгтэйн алдарсуу цахилгаан цагтлууга хурдан төгж байсан тул түүний тугандор зөвхөн Ирланд гэлтгүй Англи, Шотланд, Уэльсийн сайн эрчүүд цуглан ирж нэгдэж байлаа. Цагта түүний удирдлаганд 30 хүртэл томоохон хөлөг онгоцнууд байсан нь засгийн газрын усан флотоос ч илүү хүчтэй байсан гэх. Грейс сайн дураараа ойр орчмын хот суурин газруудад алба говчуур оногдуулдаг байсан ба зэрлэг балмад дээрэмчтээс айн ширвээдсэн нутгийнхан нь цаг хугацаанд албан татвараад үлдэг байсан. Алс хол байгаа Английн хатан тушаадаг байсан татвараас ч илүү байжээ. Дээрэмчид удирдагчаа дахин шүтдэг байсан төдийгүй түүний ямар ч тушаалыг уг дуугүй дагахад бэлэн байдаг байв. Ийхүү эрхтэй дээрэмчид эр нөхөр гэгддэг хоёр дахь үүрэг гүйцэтгэж байгаагаа ойлгохын гэрээр Омейлтэй гэр бүл болох сонирхолтой хүмүүс цөөнгүй байжээ. Ингээд болох ёстой ёсороо болов. Грейсийн нөхөр гэх өмнөд Ирландын эрг хайвын дээрэмчдийн толгойлогч төмөр Ричард очид Ричард Брэкен эр зориг хүч чадлаараа хинээс ч дутхгүй нэгэн байсан тул түүний хууль ёсны эр нөхөр болсон байна. Манер огцом ширүүн зан авиртай догшоо эхнэрийнхээ ааш омгийг дарцаадсангүй. Бүтэн сарж болоогүй байтал Грейсийн хүмүүс түүний эзэмшлийн цайзыг нийслэн авч огт хэрэггүй болсон эр нөхрөө шахамдуулан шахсаар гэрэлтэй цуслуулжээ. Энэ үйл явдлын дараа Грейс өөрийн олдсны хүн болох Кастил нутгийн нэгэн залууд дурлаж хэдэн жил аян дайнд хамт явсан байна. Худалдааны хөлөг онгоцны эцэст Грейсийн тогтоосон өндөр татвараас нь болж зөв харан инээж буруу харан уйлж байлаа. Худалдаачдын олон удаагийн гомдол заргын дараа засгийн газрын зүгээс тэр хавийн далайн бүсэд анхаарлаа хандуулахар шийдэв. Нэг их удалгүй засгийн газрын айран болон усан флот Ирландын нэрэгт хурж ирж Грейст хатан хаантай уулзахаас өөр арга байсангүй. 1576 онд Темза гол өгссөн 3 хөлөг онгоц гарч иржээ. Эрэг дээр эхлээд алтан шаргал үсээ цагаан давуугаар боосон өндөр нуруутай ихэмсэг хүүхэн булаа. Грейс Омейл ингэж хатан хааны ордонд ирсэн нь олонний дунд бөөн шуугаан дэгдээсэн юм. Асар уужим том танхимын нэг үзүүрт нь Теодорын удмын хатан болох Совд Эрдэнэс зүүсэн нүдг ялбан хувцастай эрхэмсэг авхаа сууж байхад танхимын нөгөө хэсэгт Ирландын далайн хатан болсон бие хэдэн алт ямбуугаар ороож бүсэлхийг далайн даруулын даавны хэсгээр ороолсон нэгэн эмэгтэй зогсож байлаа. Дээрэмчин эмэгтэй хөлтөө урт түрүүтэй гуталж ийжээ. Ёслолын ажиллагааг зохион байгуулагч түүнийг ойртон хэр хэмээн дохиход бүсгүй том алхалсаар хатан хаанд тулан ирж өнсүүлэхээр сунгасан гарыг нь шүүрэн авч чанга атхан хүчтэй сэгсэрч эхлэв. Гараа арийнхын сугалж авсан хатан хаан Елизавета ер бишийн жигтэй зочныг нүдэ дүрлийлгэн гайхан харлаа. Грейс ч ажил хэрэгч байдлаар хатан хааны хажууд байсан сандал авч суусан хатан хааныг хөгжөөж орхижээ. Грейс халаасаа ухаж тамхи гарган ирж хамартаа хийн сайн үнэрлээд ав.
Хэн нэг нь хатан хааны ордонд тамхилдаг боломжтой хэмээн хэлсэн юмсанж. Тэгтэл дээрэмчин бүсгүй маань тэр даруйда зав чөлөөгүй найт алгаж эхлэхэн дээрээ. Хатан хаан түүнд маш ийдгээр нусны алчуур сарвайтал хүүхэн алчуурыг нь аваад нусаа нээгээд шал руу чулуудаж орхижээ. Танхимд байсан хүмүүс бүгд нам гүн болцоож шалан дээр хэвтэх торгон алчуурыг нүд салгалгүй ширтэн хатан хаан хизээ хилэгнэн уурлах хэмээн хүлээцгэн. Хүмүүсийн царай хэрхэн өөрчлөгдөн хувирахыг ажигласан Ирланд эмэгтэй нусны алчуурыг шалан дээрээс авч хатан хаанд хандан "Энэ танд хэрэгтэй юу? Гэхдээ манай нутагт ийм эдийг нэг л удаа хэрэгэлдэг юм" гэж хэлээд алчуурыг хүмүүс рүү шидчихжээ. Дээрэмчин эмэгтэй итгээд хачин зан аваар хатан хааныг хөгжөөж орхисон тул түүнд Ирландын зарим нэг газрыг бэлэглэж юу ч асууж шалгаагүйгээр явуулжээ. Хатан хааны торгон цэргүүд Грейсийг усан онгоцонд нь хүргэж өгөнгөө далайн төрөлгийн ихний давлгаагаар л хурдхан шиг явахыг сэмхэн зөвлөв. Грейс төрлөх Ирландда буцаж ирмэгцээ. Нөгөө хуучин дадсан дээрмийн ажлаа хийх болсон нь төрийн албаагч гэдэг албан тушаалтайч холбоотой байсан байж болох юм. Грейс ямар худалдааны усан онгоц хаашаа явж байгаа, хатан хааны усан флот болон цэргийн ангууд юу хийж байгаа зэргийг сайн мэддэг байжээ. Дараа жил нь дээрэмчид хатан хааны санд зориулан авч явсан алт эрдэнэс бүхий 2 хөлөө онгоцыг булаа авснаар Грейсийг хойлоос гадуур хэмээн зарлаж түүний эсрэг залхаан цэрлүүлэх экспедицийг илгээв. Энэхүү экспедицийн ахлагчаар түүний хуучин нөхөр байсан төмөр Брекийг томилжээ. Тэрбээр Омейлийн омгийн бүх хамгаалтын систем болон хуучин их нэрийнхээ байлдааны бүх арга барилыг сайн мэддэг нэгэн. Удалгүй засгийн газрын хөлөг онгоцууд дээрэмчтэйг задгаа талаад гүйцэн ирэв. Хүч харьцангуй тэнцүү бос байснаас Грейс хүмүүсийнхээ амийг авч үлдэхүүднээс сайн дураар бууж өгчээ. Түүний дээрмийн хэрэг явдлын гэрч болох хүмүүс өстэй толгоноос ч олон байлаа. Мөрдөн байцаалт сунжирч тэрбээр шоронд хагас жил орчин болов. Энэ хугацаанд Грейсийн туслахууд алт эрдэнэс цуглуулж илгээснээр харуулуудыг мөнгөөр хахуулдан авч шоронгоос оргон зайлав. Нэг их удалгүй Ирландын эрэг хавь дахиад л түүний мэдэлд орхон тэр. 1579 онд Гэлвея хотоос 4 хөлөг онгоц бүхий Экскандер задгаа талбайд гарч түүний ахмад болох Уильям Мартин дээрэмчин эмийг баривчлан Лондонд хүргэх хатуу даалгавар авсан байжээ. Мартин хэдэн 7 хоногийн турш дээрэмчдийн хойноос хөдөлцсөний эцэст Грейсийн байнга амьдардаг Каригаулын тэнд халз нүр тулан очров. Энэ удаа засгийн газрын цэргийн тоо өмнөхийг бодвол нэг их олонгүй байсан тул дээрэмчид баатарлагаар тулдаж эхэлсэнд олон удаагийн байлдаан тулдаанд оролцож туршлагдсан Мартин 2 хөлгөө живүүлж хүмүүсийн тал хувийг алдаж ухрахад хүрчээ. Уурсаж хэлгэнсэн хатан хаан Грейс Омейлийг заавал баривчлах түүний толгойг бүхэл бүтэн хөрөнгөөр үнэлв. Хурц зэвсгийн дэргэд мөнгө илүү хүчтэй ажээ. Грейсийн хөлөг онгоцнуудын нэг ахлагч түүний өмнө зэмхөртөж албан тушаал буурсан тул хариугаа авч түүнийг засгийн газрыханд барьж өгөв. 7 хоногийн дараа уруугч ирийг орон дотроо цээжиндээ хутга заалгуулан хэвтэж байхыг олсон боловч энэ нь түүнийг суллахад нэг их тус олсонгүй. Түүнийг бусад дээрэмчдээс ч илүүтэйгээр чандлан хянаж дүүжлэн хороох ял оноожээ. Ирланд эмэгтэй хатан хаанд хандан ам өршөөхийг хүсэж оронд нь өөрийн хураасан бүх хэд баялгаа хатан хааны санд тушаахаа илэрхийлээд тэр үед Ирландд ойр ойрхон гарч байсан бослохыг дарахаа амлав. Хатан хаанд түүний 2 дахь санал нь илүү таалагдсан буюу ногоон арал дээр англичууд ноёрлохоо тогтооход асар их хөрөнгө мөнгө зарцуулж байсан нь Омейлийн өв хөрөнгө дэрэгт нь юу ч биш байсанд оршино. Хатан хаан Елизавета Грейсийн 2 хүүхдийг барьцаанд үлдээн авч түүнийг үүргээ яаралтай биелүүлэхийг шаардлаа. Ямар ч байсан Грейсийн өөрийнх нь нэр алдрын нөлөө байсан уу эсвэл өөр хүчин зүйлээс болсон уу Ирландд өвмэн самуун дэгдэх нь харьцангуй намтсан байна. Над зах нь Английн цэргийн бомб хотод руу далаагаас хийх дайралт эрс багасжээ. 1593 онд Английн хатан хаан Елизаветагаас загтал ирсэн нь түүнийг ордондоо урьсан явдал байлаа. Ингээд дээрэмчин эмэгтэй усан онгоцоо хөлөглөн 2 тудаага тэм зоголын ихэнд ирэхдээ тун даруу хүлцэнгүй дүрхтэй харагдаж байжээ. Хатан хааны хүлээ авалтан дээр ихэд даруухан загнаж байсан тул хатан хааны сэтгэл нь хөдлөн уярч түүнийг хатан хааны нэрэмжид цэргийн усан флотод орох санал тавьж хөрөнгийнх нь ихэнх хэсгийг буцаа өгч хүүхдүүдийг нь эргүүлэн өгчээ. Елизавета хатан хитрхи яаран шийдвэр гаргасан нь хэд хоногийн дараа л мэдэгдэхэн тэр.
Гэртээ арах замдаа Грейсийн хөлөг онгоц далайн шуурганд өртөв. Дээрэмч эмэгтэй Хавд хэмээх Ирландын бомтон саатан эрэг дээр буугаад нутгийн лорд ноёны цайзанд толгой хорогдохоор очжээ. Сэр Лоуренс Английн түрэмгийлэгчтэй хамтран ажилладаг язгууртнуудын нэг байсан тул хаалгаа нээж өгөхөөс татгалзжээ. Ноён лорд хооллож байгаа тул саад хийхгүй байхыг хүсэж байна хэмээн зарцнараараа хэлүүлжээ. Уурсан хэлгэнсэн Грейс их замт лорд ноёнд нэг сур гар шийдэв. Тэрбээр Лоуренсийн тэтгэгчийн гэрийг хайж олоод тэр үед Ирланд заншил ёсоор ямар нэг сурвалжит ноёны үр хүүхэд насанд хүртлээр гар дээр нь торин хүмүүжих ёстой байжээ. Хүүхдийг хулгайлж орхижээ. Сандарч твдсэн лорд ноён зэвсэгт хүмүүсийн хамтаар түүний эзэмшил болох Каригаулын цайз руу довтолсон боловч амжилт олсонгүй. Хагас жилийн дараа Омейл лордод хүүхдийг нь буцаа өгсөн боловч хойшид ноён лорд хооллож байх үедээ ямар ч гадны хүнийг гэртээ оруулж байх хатуу болцол тавьсан байна. Энэхүү явдлаас хойш Лоуренсийн удмынхны цайзын хаалга өнөө хүртэл үргэлж нээлттэй байдаг гэсэн яриа байдаг аж. Грейс эцгийнхээ адилаар өөрийн удмын эзэмшил болох Каригаулын цайзандаа нас оржээ. Түүний цэргүүдийн хойц хүртэл одоо ч тэрхүү цайзын үлдэгдэл нуран болон түүнийг оршуулсан газрыг аянчин жуулчдад зааж өгч хуучилцаадаг гэдэг юм. Бас хүү түүний сүүлчийн амраг Кастилер Грейсийн шарлыг сэмхэн хулгайлан завинд хийгээд задгаа талаад авч явсан гэх домог яриач биачээ.